Улсын тэргүүний 135 дугаар цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 1993 онд байгуулагдсан нийт 14 бүлэгт 630 хүүхэд 52 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь 2015 оноос эхлэн сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган үзэл баримтлалаа тодорхойлон сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Хүүхдийн идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан хүсэл сонирхол хэрэгцээнд нь тулгуурласан тоглох явцдаа бие даан хөгжих орчин байна гэсэн эрхэмлэх зүйл дээрээ тулгуурлан цэцэрлэгийн А байрны 8 бүлгийг тодорхой сэдвийн дагуу төрөлжүүлэн танхим болгон тохижуулж хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байна. Монгол ёс заншлын танхим. Энэ танхимаар дамжуулан Монгол орон дох олон үндэстэн ясны онцлог ялгаа, уламжлалт, ёс заншил, хувцаслалт, түүх, соёл, урлагтай танилцах боломжийг бүрдүүлсэний зэрэгцээ манай ард түмний эрт дээр үеэс маллаж, өсгөж, үржүүлж ирсэн 5 хошуу малын биеийн онцлог, нэр төрөл, өнгө зэс, хоол тэжээл, амьдрах орчин, арчилгаа, маллгаатай танилцаж болно. Мөн Монгол ардын аман зохиол, үлгэр домог, оньсоо, зөөр цэцэн үгэн наадмаар дамжуулан хүүхдийн хэл яриа, уран хэллэг, ой тогтоолтыг хөгжүүлэхийн зэрэгцээ ардын уламжлалт тоглоом наадмай болох чулуу, шагаан наадам, гогцоо гаргах наадам, хөлөгт тоглоом, уяа гогцоо зэрэг тоглоом наадмайгаар дамжуулан хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлсээр ирлээ. Байгальтай танилцах танхим. Тасалгааны цэцэг ургамлыг ургуулж, арчлах, багаж хэрэгслээр бүрэн хангасан ба хүүхдүүд уг танхимаар дамжуулан улирлын болон ургамлын хоорондын ялгаа, онцлог, шинж чанартай танилцж, улмаар ургамлыг өрслүүлэх, тарих, арчлах, ургуулах арга барил суралцахын зэрэгцээ ургамлыг хайрлан хамгаалах, өөрийн хийсэн зүйлээрээ бахархал төлөвшөж байна. Сэтгэхүй хөгжүүлэх танхим. Бага насны хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх төрөл бүрийн шинэлэг тоглоом наадгайгаар баяжуулан тогтжуулсан ба уг тоглоомуудаар тоглох явцад хүүхдийн сэтгэн бодох чадвар, анхаарал, ой тогтоолт хөгжиж, гарын жижиг булчингийн хөгжил сайжрах ач холбогдолтой. Аливаа зүйлийг хүүхэд өөрөө бие даан сэтгэж, зохион бүтээснээр төсөөлөл, дүрслэн бодох, бие даах чадвар хөгжиж, бусдаас суралцах, өөрийн мэдлэг чадварыг бусдад түгээх чадвартай болдог юм. Замын хөдөлгөөнтэй танилцах танхим. Танхимд байрлуулсан 4 замын уулзуур гэрлэн дохойг ашиглан замын зохицуулагч цагдаагийн үүргийг гүйцэтгэн зам хөндлөн гарах, уулзуураар нэвтрэх, зорчих дадлах сургуулийг бодит орчинд нь хийж гүйцэтгэдэг. Үүний үр дүнд замын тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио, цагаан гарцтай танилцаж, замын цагдаагийн ажилтны ажлын онцлогийг мэдэж, улмаар гудамж талбайд биеэ зөв авч явах, замын хөдөлгөөний анхан шатны мэдлэгтэй болж байна. Амьтантай танилцах танхим.
Уг танхимд загас, яст мэлхий, туулай, тойц зэрэг амьтдыг байрлуулж, хүүхдүүдийг байнга ажиглан мэдэрч, тэдгээр амьтдын талаарх мэдээлэл төсөөлөлтөй болох боломжийг бүрдүүлсэн юм. Ингэснээр амьтдын биеийн гадаад болон дотоод онцлог, амьдрах орчин, хоол, тэжээл, арчилгааг өөрийн ажиглалт харьцуулалтын үндсэн дээр мэдэж, амьтдыг хайрлан хамгаалах чадварт суралцж байна. Туршилт танин мэдхийн танхим. Энгийн туршилт хийх багаж хэрэгсэл тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд хүүхдүүд янз бүрийн орчин нөхцөлд өөрт төгссөн багаж хэрэгсэл ашиглан энгийн туршилт хийж юмсын мөн чанар, учир шалтгаан, зүй тогтол, өөрчлөлт хувиралтыг мэдэж авахын зэрэгцээ аливаа зүйлийн талаар таамаглал дэвшүүлэх, баталж нотлох, бусадтай санаа бодлоо солилцох зэрэг чадварт суралцж байна. Дүрслэх урлах танхим. Хүүхдийн зурах, зохион бүтээх, барих, наах 4 чиглэлийн дагуу сургалтын хэрэглэгдэхүүн үзүүлэн тараах материалаар бүрэн хангагдсан бөгөөд хүүхдийн насны онцлог тохируулан хүн амьтан байгалийн үзэгдэл, эд юмсыг уран сайхны аргаар зурах, эвхэх, барих, хайчлах, наах замаар хүүхдийн цаг хугацаа, хэлбэр дүрс, орон зайн төсөөлөл, эд юмсын шинж чанар, чөлөө сэтгэлгээг хөгжүүлж байна. Сэдэвт тоглоомын танхим. Хүүхдийн хэл яриа оюун ухааныг хөгжүүлж, нийгэмших, дасан зохицох чадвар, төлөвшлийг бий болгох үүднээс төрөл бүрийн ажил мэргэжилтэй холбоотой айл гэр, үсчин, эмч, тогооч, барилгачин, дэлгүүр, эмийн сан, ойдолчин, мужаан зэрэг сэдэвт тоглоомуудыг байрлуулан сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Биеийн тамирын танхим. Тус цэцэрлэгийн багш ажилчид эцэгчүүдийн хамтын ажиллагааны үр дүнд хүүхэд бүрийн суралцах үйлийг өгөөж, эрэл хайгуулахыг, өөрийн онцлог бүтээлчүүлээрээ хөгжих боломжийг олгосон хүүхдэд ээлтэй, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Тоглоомын танхим. Эцэгчүүдийн дэмжлэгтэйгээр тоглоомын төвийг байгуулан хүүхдийн бие бэлтар, хөдөлгөөний хөгжлийг дэмжих иж бүрэн тоглоом, хэрэглэл, тоног төхөөрөмжөөр хангасан. Ингэснээр бүх бүлгийн хүүхдүүд хуваарийн дагуу тоглож, хөдөлгөөний дутагдлаас бүрэн сэргийлэгдэж чадсан. Тус цэцэрлэгийн багш ажилчид эцэгчүүдийн хамтын ажиллагааны үр дүнд хүүхэд бүрийн суралцах үйлийг өдөөж, эрэл хайгуулахыг, өөрийн онцлог бүтээлчүүлээрээ хөгжих боломжийг олгосон хүүхдэд ээлтэй, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.